Та Монгол мөрлж рүү та. Аваа Монгол. Өвлийн сарууд эхэлж байна да. Хөтний ирч багаар чангараад. Цас ороод, буцаж хайлаад, дахиж өлдөн. Нилээн юм болж байна. Усараа яах вэ? Тэгээ өдөр хоног аргацсан шигээл. Тиймэрхүү л байна энэ зур. Харин сүүлийн нэг зүйл анхаарал татаад байдаг бол хүмүүсийн уур хилэн бачуурлыг үзэх кино, тийм зүйлээр эргүүлж сатааруулах маягийн зүйл юм уу та. Тэгээд тэр нь хүмүүсийн сэтгэл зүйд маш хүндэр нөлөөлөх юм. Ямар ч тохиолдолд за сүйдэр шийдэж байсан үгүй бол зүгээр л одоо бусдыг итгүүлж үнэмшүүлэх маягаар зөөлөн ятгалт гэдэг зүйл л дээ. Тийм зүйлээ өөрөө харахгүй байх боломжтой юу? Уул нь бол сонголт байвал харахгүй гэж болно. Тэгэхдээ олон нийт гэдэг хүмүүс нь өөрсдөө тэр зүйлийн тухай ангаах болгондоо ярьж байгаа учраас тэрэнд өөр ирэхгүй соронцлогдож байгаа юм шиг урууддаг. Тэднээсээ зайгаа барьцуул би ганцаарчсан гэдэг нөгөө хэдийгээ дагж байгаа царай нь. Одоо кино байна. За тэгээ цаашлаад эрэнгууд хүмүүсийн харилцан яриа гэдэг зүйл байдаг. Одоо бидний хэлээр бол лайв гэж шууд ингээд тухайн цаг үед хүмүүсийн чихэн төрөг гэхээр шууд дамжуулдаг тийм зүйл. За тэгээд бас хөөрнөл яриа ер нь хүний амнаас гараад чихэн сонсогдох юм да. Тэрэн дээр нэмээд нүдэнд харагдах бодит байдал гэдэг зүйл. Энэ зүйлүүд л хүмүүсийн тархийг их дүүргдэг болж надаас ч их асуудаг л та. Тэр подкастн дээр тэгж ярьж байсан, энэ зүйл дээр ингэж ярьж байсан, энэ үнэн юм уу? Бодлаа юм уу? Аль нь үнэн байдгийг өвгөөс асууж өгөөч гэнэ. Тэрийг та нар өөрсдөө шалгахад л болоо шүү. Харин хүмүүс үнэн хотлол айгаад байдаг юм уу гэж шалгахаас илүүтэйгээр үнэн нь хотлоо юу гэдгийг шууд асуугаад мэдчихэе хүсдэг болсон. Одоо ч бүх юм л амарчлагддаг болж. Тэр чинээгээр залах ууч болж. Тэр чинээгээ сэтгэхэж болж. Тэгээд за үнэхээр тийм тархины цангаатай байгаад гэд ингээд бодоход одоо хүмүүсийг сатааруулж байгаа зүйл нь тэр кино гэдэг уран сэтгэмжийн зүйл. Гэхдээ тэр нөлөөтэй юм байна. Наад асуудал дээр ч нуулаач маш их ууралж бачимддаг. Зүйл би тэр нэг зүйлийн нэг хэн нэгэн зохиосон зүйл байгаа шүү дээ амьдралд байхгүй. Тэрийг заавал хянаж түгээх үгүй юу гэдгийг хянах боломж байхгүй болчихсон юм уу да. Ер нь та нарыг бодож сэтгэхгүй байлгаж чадвал эрх мэдлээ бас зоос мөнгө удаан хадгалах боломжтой юм. Гэтэл энэ болгоны бүгд ашигладаг. Фитнесэл нэг өгч өргөцсөн хорт хавдрамтын кино гэж яриад байгаа зүйл байна уу да. Кино гэхтээ тэрийг юу гэж нэрлэмээр юм дээ. Кино гэдэг бид нэр уул нь гадаад өгөлтэй. Тэгэхээр яг
тийм нэршлэлээр удаан нэрлэлчихсэн болохоор одоо хүмүүст ойрон кино л гэж ярьдаг юм л да. Энийг өөр нэрээр нэрлэж болно шүү дээ. Их баггүй том жижиггүй тийм зүйлд автаж байна шүү дээ. Кино. Бараг дотор нь ороод амьдраад байна уу яагаад вэ гэвэл хосын шинж чанартай юм шиг. Тэрийг л үзэхгүй бол болохгүй. Тэрийг л харахгүй бол бусдаас мэдээллээс хоцрох гээд байгаа юм шиг. Бүтээл гэх юм уу? Сүүдэрший гэх юм уу? Өөр цагт бол сүүдэршил гэдэг байсан юм л. Жүжиг гэх юм уу? Жүжиг гэхээр тэр нь бас ондоо төрөл нь олоо явуучих юм л да. Үгүй. Тэр чинь хэн нэгэн тэр зүйлийг бичнэ. Зохио тэрийг дагаж хүн өөрөөр байхгүйгээр жүжиг болно шүү дээ. Тэр нь болохоор Тэгэхээр дүрстэй жүжиг гэвэл таарах юм байна. жүжиг гэхээр яг нөгөө тайз гэдэг зүйл дээр одоо хүмүүсийн бодитоор шууд ялгаагүй шүү дээ. Тэрий чинь дөрвөлжин дотор оруулаа дүрсийн цаанаас нь бэлдэж өгнө. Орчныг бүрдүүлж өгнө шүү дээ. Тэгэхээр дүрст жүжиг гэвэл таарна. Тэгвэл тэгж хөвснэ. Тэр ер нь гадаад хэл зүгсийг алиулах хасаад байвал таарна. За тэр дүрсч жүжиг нь хүн зохиожээ. Тухайн орчныг бүрдүүлж байгаа жүжиж эхлэх нь. Болооч бас хэлж л байсан. Энэ арт түмэн үргэлж яраа боддог гэж. Яагаад Хүн оюун ухаанаа бүрэн ашиглахгүй л байгаа. Ямар нэгэн байдлаар элдэ өвчин тусаад үхдэг тийм зүйлийг та нар зөндөө үзсэн. Яадаг гэлээ ой санамжаалддаг. Эсвэл ямар нэгэн хорт хавдар цосны өвчнөр үхдэг гэлээ. Тийм дүрс жүжигүүд байлаа. Одоо ёрн биелээд Монголын ихэнх нь л ямар нэгэн өвчин хуучтай мартаж санах нь ихссэн хүмүүс боллоо. Энэ зүйл нь та нарыг ховстоод та нар тэрийг өөрөмшүүлж тийм амьдрал байдаг бол гэж яг л ном уншдагтай адил. Төсөөлөн бодож өөртөө шингээж өгдөг юм. Тэгээд тэрийг төгсчихдэг. Тэгээд нэгэнт тийм зүйлээр төсөөсөн чинь санаж явбал бүтнэ гэдэг шиг юм болж байгаа юм. Нэг л өдөр тэгэл нөгөө хүсэж байсан дүрс жүжигийнхээ дүрн болчихсон, гавдар өвчин тусчихсан, хаа нэг зовсон л хүн харагдана уу? Тийм. Гэхдээ та нарын амьдрал бол дүрс жүжиг биш шүү дээ. Энэ мэд дээр нь хүртэл хяналт тавиагүй. Одоогоор Монголоор дүүрэн л тийм хавдартнууд мартсан, өвдсөн ийм л хүмүүс дүүрэн байгаа. Энэ бол эхний ёр биелсэн зүйл. Одоох нь хадам бэрийн тэмцэл. Тийм. Ир нөхөр нь эхнэрээ ч юм уу үзэн ядаж тэмцэлдэж байгаа асуудал юм уу да. Та нар цагтаа тийм дүрс жүжигээ үзчихэд манай улаачийг манай хадмыг харааж өгөөч. Эсвэл хадам нь манай бэрийг, манай хөргөнийг харааж өгөөч гэж мөнгөө зоосоо бариад ирж байсан олон шүү. Тэр болгоныг уурлан буцааж байсан ч удаа бий. Гэхдээ
энийг далимдуулж одоо та нарын яриад байгаа шулам домчд чинь их л хөлдсөн байх та. Нөө Хэдэн гэр бүл салсан бол, хэдэн ахын дүүс биеийнээ жатгалсан бол олон байхаа. Тэр олон байх гэсэн юм шаарддаг шүү. нийтээр л тийм байсан. Тэрийг та нар бүгд л хүлээн зөвшөөрнө. Одоо ч тэр намжаагүй юм шиг байна. Хатан бэрэ, бэрн хатма. Хөргөн нь хатма. Хатман хөргөнэ гэж жатгалуулмаар байна гэж. Хурдан далтгаа олчмаар байна. Намайг л эднэр ингэж боож боомлоо тухай гэд. Нөгөө дүрс жүжигийнхээ ямиг үзээ толгойд нь шингэсэн. Одоо тэгэл цал царнаа аль алин жарахгүй л байгаа. Хараал жатга хийн гэдэг чинь захиалж хийлгсэн хүн нь талын заавал үүрэх ёстой гэдэг юм шүү дээ. Энэ дундаас нь шашин шүтлгийнхэн ч сайхан хөлдсөн. Тамайг нэг тийм зүс царайтай тийм хүн ингэж хэлсэн байна гэж одоогийн лам хуурганч бай, бөө үзмөр засалчинч бай. Хэлнэ. Өнөөх нь яах вэ? Хүн болгон таалагдах алавгүй учраас өөрийнх нь эсрэгцлийн хүн байж л таараа. Ингээл учир удахгүй хараалж чаддаг. Нэг нөгөөгийнхөө эцгийг үзнэ гэх үзэл. Миний даамжирч ажил албанд хүртэл талцах болсон. Дараа нь уламжлалт аймаг сумаараа талцдаг үзэл. Халах дөрвүүд юу ч гэдэг үлээ. Баруун зүүн төвийнхэн гэдэл ингээл талцсан. За тэгтэл тэр нь үнэхээр тэр дүрс жүжигэн тэр Солонгос гуйлан улсдаа ч юм уу эсвэл өөр улс орондоо яг болдог зүйл үгүй юу? Нийтээрээ тийм хүмүүс болохоор тийм бүтээсэн юм болов уу? Үгүй аа. Хэн нэгний уйтгарыг гаргах гэсэн л өөр үзэл жүжиг байтал ийм юм болдгийн байна гэд хэрэгжүүлдэг нь монголчууд юм шүү дээ. За сүүлдээ нэг мэдсэн чөтгөр шулан болоо явсан. Сайн шулан, сайн чөтгөрч гэнэ үү? Тийм юм байхгүй. Одоогоор Монгол газар ч одоо цагааны шулмч гэнэ үү? Харын шулмч гэнэ үү? Босоохон барьж аваад нийтээрээ шарж архивал таарна. Тийм шүттлээ доошоо орсон байна шүү дээ хумсрна. Одоо тийм нөхдүүд угаас хэрэгцээ шаардлага гэдэг зүйл нь байгаа болохоор л тийм нөхдүүд харна дийлсэн учраас л харм уугаалаар үүслүүлнэ. Гэхдээ энэ нь нийт олонд маш их хортой. Мууг дэлгэрүүлэх хүч юм шүү дээ. Одоо та нар тэр бүхэл дүрс жүжигийнхээ юмд автчихсан яваа. Одоо бол зоос мөнгө ямар нэгэн байдлаар ийм юмтай болох хорон санаа ажиллагаа энэ мэтийн араас өхөлдөн гүйж байгаа юм. Яг л гардаг дүрс жүжигийнхээ дагуу явж байгаа. харин ийм зүйлд автаад байдаг. Бүр үнэн голоосоо уурлаж бохомдож. Тэгвэл манай болоод хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх хараалын бүтээл тойрвож болох нэ. За зөвлөж байгаад. Тэгэхээр та нар шууд амиа оролцох уу? Дагаад. Харин л дээ. Тэгэхээр энэ мэтийн элдв дүрс жүжигийн юмд хяналт тавих ёстой.
Тэгэл хөлцөнгөө байлгаж байгаа тэр зүйл нь Ленин биш үү? Хөлцөнгөө маанаг. Одоо эрчмийн шахаа өдрөөр чангарч байна. Цас орох үеэр эхэлнэ гэсэн. Одоо цас нь ч орлоо. Тэ. Дор бүрний зүуд нойр оюун бодол санаач нь хүртэл хямарж байгааг өвөн мэднэ. Яг ийм савлж байх үед давхар аллаг хүчрхийлэл үс хонзон уур бухамдал өвхөл чөтгөр шулмас сүнс шудраг бус байдал дээрэм тонууд гаж донтон хар тамхи мөр итэ тоглоо арихталт энэ болгоныг олон түмэн түгээгээд байх нь тэр чигтээс хараал гэсэн үг. Энэ улс орн та нарыг боловсралтай ухаантай байгаасаа гэж хүсдэг бол хизээч ийм бүтээлүүд зүйлд хориг тавих ёстой болно. Харин та нарыг мунхаг ойлгож иж хүлдсэн бол эрх мэдлээ удаан барихын тулд ийм чинь задгай болох нь тодорхой. Ард иргэдээ боддог улс бол хориг тавьж болдог. Ард иргэдээ бодохгүй харин ч ингэж байх нь биднийг эрх мэдэлтэй болгож байгаа, зоостой болгож байгаа гэвэл энэ замбраагүй зүйлс чинь ингээл яваал байх болно. Давтамж өсөх тусам хүн бачуурж эхэлнэ. Тэгэхдээ хоёр зам руу шилжих хэрэгтэй болно шүү дээ. Ямар? Нэг нь эерэг тал руу өөрчлөгдөх, эсвэл харанхуй тал руу орох. Яг тэгвэл хүн өөрөө сэтгэлийн төвөө барьж чадахгүй хэмжээнд хүрнэ гэсэн үг юм шүү дээ. Гэхдээ одоо тэрэндээ автчаад байгаа хүмүүс тэр сэтгэлийн төв гэж таны айлтж байгаа тэр зүйлийг тогтоож барьж чадна гэж юу? Румын сэтгэлээсээ уурлаад ах юм яа. Би наад чинь кино үздэг. Тэгсэн ч гэсэнтэй. Ингээд бодсон чинь ер нь бол маш их зүйлийг хүмүүс бодит мэтэр хүлээж авч бодитчулж уурлаж уцаарлаж нэг хийдэг байсан юм шүү. Энэ давтамж нь өсөх нь бас ийм бүтээлүүдийг хяналтгүй түн олон түгээх нь аюултай. За. Нэг хүнд гэхэд л хүнийг ингэж алж таашаал авдаг юм аа. Тэгж хороолдог юм. Ингүүл сайхан мэдрэмж авдаг юм гэдэг зүйлийг олон нийтэд харуулж өгсөн учраас л энэ ёс бусааллах зүйлсэн биш үү? Ер нь сонсоход чихнээс цусгамаар юм. Та нар тэгэл тэр өөрсдөө зүрх хүүхдүүдэд олигтой хүмүүжүүлж чаддгүй. Нөгөө л нэг дүрстэй гар утасгийч юм аа маяг л өгчнө. Бусдаас юу гаран дотох уу гэдэг. Юу хийж байгааг нь хямдаггүй. Энээс болж хүртэл хүн баймааргүй аллахын үйлдэлүүд гарч ирээ биз? Бэр. Сонсохоос ч амар. Сонсох нь үтэл төсөөлөхөөс ч амар шигтэй. Өдөхөн жоохон хүүхдүүд амны шалгын нэрлэг өгдөг шиг. Ширлэгнээс сүүнийхэн өнөр адлаагүй шахуу амтд нэгнээ алж биш. Монголчуудад нэг сайн юм би муу нь ерөөсөө уламжлагдаад яваад байдаг. Архины ёс нь уламжлагдана. Наагур цаагуурах явдал суудал нь бас уламжлагдана. Үр дүрэн болчихсон. Хэрүүл зодон хараал хилцэх үе нь бас л уламжлагддаг. Танайхан манайхан гэж хэлэгддэг нь бас тийм.
Та нарыг хүүхэд байх ч гэсэн аав чинь тэгдгэл байсан. Барих уудаг, баяр нэрээр уудаг, зодолдог. Хэрэлдэж муудалцдаг. Ийм дэглэлт яргалын дундаас өсөөд дахиад аав ээж болох үедээ дахиад тэрийгэ давтдаг. Тэгэл хэрэн дахиад том болоод аав ээж болоо дахиад хүүхэдтэй тэрийгэ харуулдаг. Энэ архины ёс, энэ хэрүүл тэмцэл талцсан ёс чи өрөөсөө тайлагдахгүй юм шүү дээ. Тийм байна. Болохгүй. Ийм байхад нөгөө мэлбэн зүтгэрч нь өөрөө бүтээгдэхэр байна уу? Тийм жигшил зэвүүцэлтэй зүйлийн дундаас сайн хүн гарч ирэх үү? Тараатан л өссөн шүү дээ. Үзэн ядаж өмнө намайг жоохон байхад ингэжсэн даа гэсэн үзэн ядалт биш үү? Тэгж байсандаа гिचгээд үр хөвгтэй болохоор тэдэндээ бас яг тэр үзэн яддаг зүйлээ Хийн харуулдаг. Ингэснээс болж нэг аллаа бүр яргалж тамалж тэр нөгөө өвгөдтөнд дуулахад нэг болчир охины хөнөөчхөөд өргөө юма сийлүүлсэн гэж байгаа үз. тий. Тэр одоогоор яригадаад л байгаа. Тэр бас их аимшигтэй залээ. Энэ жилийн өмнөх хэрэг. Яг тэр үеэр та нар хайртай нам минь гэж сонгуулаа өгч байсан хүмүүс шүү дээ. Тийм үед нь сэвэд явах уу гэвэж. Намар нь бас яригдах гэхээр бас сонгуультай. Тэгээд бүх юм нь жигдэрж байж одоо оол гарч ирж байгаа юм шүү. Замхраад алга болчихдаг юм л да. Иймэрхүү зүйлийг нэг жаахан шүү дээ. Олон санал авах жахад гинтхэн хагцал өхлийн юм гэд нийтэд хэлэгдвэл тэр нам нь сонгогдох юм шүү дээ. Ингэж л та нарыг мал аятай л аягалт юм байна. Тэгэхээр оюун санааны одоо юу гэх юм бэ? Ховсгий цаашаа юм хумсрыг өөр тийшээ хандуулах, болонгортуулах тийм л арга ухаан юм уу да. Тэгээд хүмүүс нь тэрэндээ өөрсдөө дуртай. Гол юм шиг. Тэр аллагын асуудлын юм шийдэгдэхгүй байх гэдэг. Аргагүй л ядарсан ядууд харгас улс юм да. Харин артай хүмүүст нэг сайн үйлчлдэг бололтой. Тий. Ян улсын үед гэж байгаа шүү дээ. Бас тийм байсан гэж байгаа. Хин чанга дуурч хин бусдад одоо мөнгө өгч долгон чадсан нь л ер нь бол гэмгүүлдэг шиг байгаа юм да. Тэгвэрдээ аяанда цэвэрлэгдэнэ. Гэхдээ олонхон зайлчих бол бас хэцүү юм. Тэгэхээр тийм аллах боллоо энэ төр гэдэл байсан. Болооч жигшлэн төрж байгаа юм шүү дээ. Би хоёр охинтой хүн. Яаж ийм новшийн газар би хүүхдүүдээ өсгөх болж байна гэж. Нэг бол өвгдүүд нь эднийг цэвэрлэх юм хий гэж. Би ч болъё гэж. Тэр үйл хэргийн мэдээнээс хойш улаач даалтын үйл хийхээч болсон шүү дээ. тий. Би аратнуудыг дааж хамгаалаад байх шиг байна гэж. Энэ олноос чинь цэвэр нь үлдэг ядаж. Тэр үедээ ажиллаа хий гэж бодож байгаа. Юу ч хийхгүй орхих нь нөгөө хорын идэвхчих арга барил нэмэгдэнэ гэсэн үг.
За үүн дээр ингээд асуудал шийдэх юм болов гэсэн энэ ард олон чинь халиган бахаа юм да. Тэнд нэг хүүхэд алга болсон гэнэ. Нэг жоохон амтан бас алга болсон. Ингээл та нарыг оюун санаагч нь ийш нь тийш нь гүйлэхтэй үнэхээр гаргууд юм. Насал олоочд нэг юм таалагдаагүй. Юу? Олооч бол хөрсд газар ертөнцийн бүх юмыг амьтаа гэж үздэг шүү дээ. Бид ч тэгж сургасан. Гэтэл мод огтлох нь зөв гэж юу? Тарж ургуулдаг хүн мод огтлохыг хүлээн зөвшөөрнө гэж юу? Өөрөө яаж зовж тарж ургуулдаг вэ? Мод огтлохоор явт нь оронд нь хүүгийн лавсан байна. Энд туслаж дэгнээд байх юм байхгүй. Эмийг амиар л авсан байна шүү дээ. Хүн авсныхаа хэрээр буцаагаа заавал төлөх ёстой шүү дээ. За тэгээ ингээ хэлэнгүүт энэ бодрын ямар гэлээ. Хамаагүй. Та нар тийм ариухан хүмүүс биш. Энэ мэтэр бас л элдв долоо юм болсон. Гэхдээ энэ дунд өөр шашных нь бас нөлөөгөө алдахгүй гэдэг. Бүхэл юмыг бөөнөрлөмж ихсэн юм биш үү? Тэгсэн ба. Дараа нь одлгүй Христ чөтлөгтнүүдийг нэг өвөн дээр нь дөрөөлөөд л дайралт хийсэн. Зонхлогч нь эрх дарахаа алдахгүй тулд зохион байгуулалтайгаар нэг лөө дайраад нөлөөгөө хадгалаад байгааг харж байна. Нэгтгэхэд бас ариун цагаан бурхан гэж ярьж байгаа юм шүү дээ хөөрхий. Та нар ховоор цангажээ, хөгжлөөр биш. Харин тийм зүйлийг л яг хоол хийгээд хүнслээд байгаа юм л да. Тэр хүн алгач тэр элдэв хүний мууг үзнэ гэдэг чинь чи өөрөө муу төвсөндөө байна л гэсэн үг шүү дээ. Сүнс чөтгөр шолом гэх мэт энэ болгонтой ойртохыг хүсээд чирэггүй. Та нарыг сорж идээд шим шүүсгүй услоход л дуусгана. Тэгээ махан биений тэр цангаа юм уу, тархины өлсгөлэн юм уу мэдгүй. Одоо та нарт нэг хэсэг бас нэг архиудаг эмхтэй сүудэр дүрстэй жүжиг үзлээ гэлүү дээ. Улаан цогт чамд уурлаа. Наад яр юм уу юм а бойл гэж. Би яг харж байгаа цаг зэмлэлс юм хог юм уу чи яадаг юм чи. Энэ яг ямар учиртай юм хүмүүс шинтээд байна гэж. Уурлаад байгаа юм ийж. Ийм эрчмийн шахааны үед иймэрхүү зүйлийг оюун ухамсартаа шингээх нь хортой юм. Чамд нөлөөлнө. Эсвэл огтод ч нөлөөлөх учраас л хориглож байгаа. Харин энэний ярыг үдсэн хэдэн хүн байгаа бол. Олон бий. Тэгвэл тэдний амьдрал тэгж л дуусах болно. Олон бий. Ястаа олон бий шүү. Яагаад гэвэл шахааны цаг үед эрчмийн давтамж нь нэмэгдээд байгаа. Энэ болгон та нарын сайн муу альнаас нь ч хамаагүй биелэх боломж төдий хэмжээний хордон байх болно. Тэглээч сүүлийн цаг үед илүү бүсгүйчүүдний харих хүртдэг болсон шүү дээ. Тэгээд. Тийм болохоор л архиудаг эмэгтэй сүүдэрши жүжиг нь тэдэнд таалагдав биз.
Монгол нэмэлтэн тэгэж амар хайрх ууж тэгээд нэтэрэ гэж явдаг. Надаа юу ингэ шинтэй тэгээд тэгээ харж байгаа би зэмлүүлсэн байдгийг ийм муухай олигтой үзэхний яа гэж. Төр улсын хэрэг чинь ч яах вэ? Зүгээр л олзоо булаалдаж нэг нэгнээ боомлсон гарцанд нь та нар төмөр үлгэнч явахгүй хэд хоног саадлаа. Тэгс. Та нар бүр тэдэнд атгуулсан байж шүү дээ. Арин дээ. Доосон та нар тэднээс дэндүү олуулаа. Даанч тэдний шавхруу гэдэж амьдсаар байгаа сурчиж. Та нар шавхруу биш хоолны дээж идэх хэрэгтэй юмсан. Даанч цус зарг нь хизээний угаат сэтсээр угаал алга болчихсон юм доо. Илжиг модоо ударгандаа л гэдэг шиг амьдраад байна шүү дээ. Багш нарын чинь жагсаж тэмцсэн гэлээ. Тийм нэг цалин хөнлөгөө нэмүүлэн л гэсэн шүү. Бараг нэмэхгүй дээ. Үй шат дараалтаар нэмэн яан гэсэн гин. Өгөж өгтөд хичээл ном ямар. Хоёр сонголт байгаа. Нэг бол өгөн гэж хойш тавьж гин. Нэг бол энэ жагсаалыг зохион байгуулсан гол хүмүүсийг ямар нэгэн аргаар нухчин дарах хэрэгтэй. Зохион байгуулагчийн төвчөө тогроогийн л сануулга болгоод олны өмнө тавьчихсан байхад нөгөө хэд нь босч ирэх үү? Үгүй. Ядч өдийд тэр цалин хөлсийг нэмчих юм бол тэр сонгуул гэдэг юм чинь удахгүй болно. За. Тэр үе дахиад нэм гэж хаардна шүү дээ. Тэгэхээр яах вэ? Тэр 27 оныхоо ихээс л юм хумаа нэмэх үз. Хөрхи. Тэр болтол тэр зохион байгуулагчдын нэг нэгээр нь тастаа таях болно. Суглаад авчихна. Та нар юу ч хийж чадахгүй. Танаа хайртай нам болж чадах юм. Тэм юмдаа гаргууд шүү дээ. Харин та нар айн. За шавхруу шигч гэсэн энийг авч ажиллаа хийх юм. Амаа хэмжих юм гэж. Энэ бүр аль биш 400 гаруй жилийн өмнөөс хэрэгжсэн арга барил юм шүү дээ. Та нар амныг үе чаддаггүй. Амаа авал хийчихсэн шүү дээ. Тийм ус хизээч хөгждөггүй. Хизээч түүх бүтээдэггүй. Хүн болгоно л одоо би л болж ил болоо гэсэн юмстай байдаг болсон цаг. Тэгэхээр төрүүлсэн ажилчнууд нэг иймэрхүү л явагддаг юм шүү дээ. Нэг цаг нөхцөөсөн. Хүмүүс чинь жагсаад ингээд үр хүүхдүүд нь уул нь бол үргэлжлэл байвал байх л байсан. Даанч та нар хуурцсан. Хэдэн сарын хугацаа өгөө гэж гуйгаа үз. Зөвшөөрлөө гэж хэлээд тэр хооронд нь толгойлж байгаа хүмүүсийн нэг нэгээр нь суглаад албан тушаал юу байдгийг тэр болгоноос нь зайлуулна. Эсвэл танилцуулна. Ер нь гадны нөлөөгөө л явуулж гадаг болсон шүү. Тэр үед та нар амийн нэхэж манай энэ яагаад алга болцоо гэж хэлж чадах уу? Чадахгүй. Тэр сонгуулийн цаг үе хүртлээр тэгэл тэсэл байж дээ. Шавхруу шиг юм тэгээд өдөр хонгоо харах зам заагаад. Угаасаа тэр үеэр чинь нэр олохын тулд малцсан ард хүмүүнгийн даун дээр нь тэр алба хаагчдын юм хомын нэмлээ гэж явна. За. Тэгээд тэмдгүүлийг тараасан хүмүүс л байх үз. Таран. Чухмал зүгээр мөнгө цацсан л нөхдөд байдаг шүү дээ. Энэ улсад шудраг хүн биш. 8 хийдэг артай, зоостой хүн бол удирдахч болдог хуйлтай юм байна. Нати. Яран. Тэгвэл ард олон нь бас ямар байна гэсэн үг. Бас л шудраг бус одоолж залтнууд байна гэсэн үг юм.
Сул дараа. Ирслээд босоод ирэх хүн байхгүй. Одоо энэ тэнд харь газар боол хийж байгаа өрсөд хүний нутагт ямар хэцүүг мэдж байгаа. Уусаар миний гिचээсээ тийм болоосаа гэж сэтгэл гаргахыг хичээдэг ч. Өнөөхөд нь дүлий хിവэрэ. Хов ярьж хоорондоо жатдаг хий. Анаа улс төрийн хүн чинь бүгд л лам гигантнуудтай холбоотой гэдгээ илэрхий хэлсэн. Өгөнч шудраг үнний төлөөгээд удаач ард олонтойгоо тэдний чинь наман зөхөд үргэлж биелэнч та нар өөрсдөө айдаг шүү дээ. Нөгөө баяд ноёд төрийн төсөөдрүү чинь артай нь улаас дайрлаа. За. Тэгэж дайрчаад эмсгаага дараад ингээ хартлаа. Ард олон чимөө хараалч юм байна гэд ад үзчих. Тэгэхээр энэ үрд ер нь байж суух газар байна уу? Ахгүй штэ шахаад. Нэг юм бодогднод. Энэ хүмүүс чинь тэр ноёд дээдсүүд баячуудынхаа боолн учраас над руу дайраад байгаа юм байна гэж ойлгонод. Тэгэхээр би дахиж ийм үл хийхгүй. Дуусхул буунд нь л дуусах хэрэгтэй юм байна гэсэн бодлоор л дуусхул. Тэгэхээр дахиж танаа эрхэм гişүүд тэр их зоостой эсвэл тийм ийм юм хийсэн гэдгээр та нарын ховор улаач явахаа болсон гэсэн. Харин юу ч хийхгүй байх нь дээр юм байна гэж. Бэрхэлтэй. Одоо ээлж дараалан энэ их утаа угаар их юм. Хуйтан дээр нь эрчмийн шахаа нэмэгдсэн голын эрчимтэй жилүүд газрын эрчимтэй ууц нурууны асуудалтай. Ер нь Хорон дотроосоо итгэвчсэн. Тийм. Зүгээр л юу ч хийхгүй байх тал ярах юм байна. Гада тэгээд өөрсдийн хүслэр хийдвээ бэрхэлтэй. Гэхдээ хүслэргээ хэлэхээр хүн болгоно намайг барьж идэнэ л дээ. Хүслээрээ хэлгсэн. Ажил хийхийн тулд тэр вакцин гэдэг юм чинь тариулсан гэж ярьдаг. Тэгээд тэр хорны идэвхжил явагдаад байна. Ингээд байна. Тэгээд байна гэхээр хиндэ болоо чинь аргаа уутай нийлж тэр болгоныг идэвхжлийг бууруулах арга зам хайдаг байсан. Тэр гэрээч нь энэ жилээс дууссан. Гэтэл сүүлдээ тэгээд тэрнээсээ болж амьтан хүмүүс татлуулж хийсэн шүү дээ. Тэгээ сүүлөөгөө яваали ер нь би яг юуны төлөө сэтгэхэд байгаа юм гэдэг цал. Ард олон өрний төлөө биш аль биттэй нөхцөд байхаар ямар урам байна гэж. Нөгөө Тэнгэрийн дээд бүгд Чингисийн урсад гэдэг тэр бол биш юм шиг л харагдаж эхэлж байна. Тахи хоосон цээжэд хэлдгээс өөр юу байна гэж. Зүгээр л юу ч хийхгүй харгаал байж байна. Аймаг уйсан ч битгий тусал. Тэгэл болоо. Нэгэнт өөрсдөө шахаж байгаа шүү дээ. Муудаа идэгдээд хичээж яваагаа шахаад байгаа юм бол бид юу гэж улаачаа илжиг айтай зүтгүүлэх үлээ. Зүгээр л сурах хийхийг хүссэн юм хийлгээд анхаарлын өөрт хийсэн хандуусахад л болоо. Одоо
өнөө гэгэнтэн шилдэг момдгуудыг чинь ээлж ирээд байна шүү дээ. Маш олноор хүн өхөн. Тэр болгон тэр бурхан нь хүртэл шүүгдэх болно. Энийг шахаа гэж хэлээд байгаа шүү дээ. Мууг хизээч шин нэрэн тэнцүүлж болохгүй. Муугаар нь танилга гэсэн хуйлтай. Хаалттай гэсэн. Та нар энд ингэж ховж ярьж бие биенээ шулан муулжиж альбитай нөхцөн байсан ч ертөнцөөс тусгаарлагдаад байгаагаа мэдэрч байна уу? Ер нь бол ховын зөвлөл их сайхан таатай чихэнд наалдацтай буугаадах шиг байгаа хүмүүсийн. Тэрнээс ш ийм юм. Ховон дуртай, элбэн чөтгөрлөг зүйлийн юмыг сонсох дуртай байна да. Энэ хоёроор л жишгэд жинхэнэ Монгол хүн энд байгаа юугүй юу гэдэгт асуудал байгаа. Жинхэнэ Монгол хүн Тэнгэрийн тааллаар амьдардаг. Жинхэнэ Монгол хүн дээд язгууртай учраас хов ярьдаггүй юм. Тэгвэл та нар хэний урсад вэ? Харин хүрээ хөөхнүүдийн тэр данжаадын төвдийн хөөхтүүд юм болов? нэг сонирхолтой. Магадгүй юм. Яг л энэ л эргэлзээ өсөж байгаа юм шүү дээ. Цус хөвөл энд цэвэр Монгол байхгүй дээ. Монгол хүн ийм байдгүй юм шүү дээ. Арга борлцсон хүртэл энэ болгоныг судлаад үсрээд ихтэл 3 бом хөрвөл их юм болж. Бусд нь бол биш юм байна гэж. Тийм алглалын мэдээллийг хизээний хүргэсэн байгаа бидэнд. Тэгээ тийм оюун санааны хоосрол гэмээр Хоосрол таа биш. юу ч юм. Тэнгэрийн бахархалтай хүмүүс чөтгөр шулмас яриад суугаад байхаар тийм юмд автаад явна гэдэг чинь Монгол хүний шинж биш. Хов живэндээ хилцэж хараалж атхандаа хүрсэн болоо. Шивгчд л хов ярьдаг шүү дээ. Болно бол тийм. Тэгэхээр ядхуур төвшин нь доогуур байна. Тэгээд тооноос чанар чухал гэдэг чинь л энэ шүү дээ. Дэмий олон байснаас чанартай хэдэн байсан бараг үндэсний дайтай байх болно. Энэ бол одоо шүдийн хатуу шийдвэр юм шүү дээ. Харин аргай буурлан тэрийг эсэргүүцсэн. Одоо шангаа хүртсэн. Уулаачж шангаа хүртсэн. Тэр олондоо ашиглуулаад нулимуулсан шүү дээ. Тий. Одоо эргэлт уцалтгүйд ашигтын хуваар эхэлж байна. Яг хоо 5 жил ашигтын хувийг хайхраагүй л үз. Одоо нөхөд залаад байхад учиртай үзээ. Ямар ч тохиолдолд ч За. тус тийм гойж аварж өг гэхэд чадахгүй гэж хэлж байгаарай. За. Тэр барьж исэн зоосон чухал биш. Тэр хүн ирээдүйд гай болох уу, тэнцэх хүн үү гэдгийг магадл. Ямар нэг юм боллоо. Хэдэн зоос бариад ирлээ. Аварж өгнө үү? Чи чинь улаач Тэнгэрийн мундаг юу ч гэдэг үлээ. Аминдаа тулахаар тэгэл сүгдэн мөргөн барил ирдэг. Тэгээ. Тэгчгээд юмнасаа холдонгуудаа араар нь хов ярьж муугаа үргэлжлүүлэл хийгээд байдаг шүү дээ. Ялангуяа чамаас хүмүүс их гойх болно.
Заримдаа хилээд өгөөч гэж. Тэр болгон чи 100 чинь хийж болохгүй. Вали да өмнөөс нь бамбагийн болж явсаар хідэнтэй өхөлтэй нуурдууллаа. Хідэнтэй ер нь бол би бараг өхөд босч ирсэн шүү дээ. Тэгээд одоо Шахааг хүчтэй эхлүүлсэн. Одоо үеийн дайны өнгөдөө заларч байгаа. Дайчин өвөг дээцүүдэж дууд залж байгаа. Инх цагт жаргалтай байгаад зовлонгүй байхаар ухаан сэрэгчихгүй. Тэгвэл хатуу хөвтөгөөс нь хамгаалдаг тэр хамгаалт болгоныг цоцлох хэрэгтэй. Бусдайгаа адилхан зов. Бусад үндэстнүүд нь яаж вэ? Дайн самун гамшиг үхэл. Үер ус газар хөдөлтгөл бүх юмдаа л өртөж байдаг. Тэгээд ухаажаад байна. Та нар харин бүх юмд хамгаалагдаад улам мунхаг болоод хов юмдаа хотголдаад байна. Энэ шашин шүтлгийн төлөөлөгчд нь тэр нэг л их хараалж атга юм хийхэд үндэстэн талцуулж олж хөөх их боллоо. Энэ бол аюултай. Орхон Тэнгэрийнхээ жоохон авиасыг олзоолоход зориулна гэдэг чинь урван тэрсэснээс өөртөө зүйл шүү дээ. тэгэл яах вэ? Тэгээд яагаад энэ болгоныг нь төмөн болсон тоодгүй юм шиг дандаа тэдэндээ ханддаг юм бол. Яагаад гэвэл яг адилхан төвснийхэн учраас. Тэрийг муу гэдгийч мэднэ, өөрсдийгөө муу гэдгийч мэднэ. Тиймээс би эндээ татагддаг. Тийм байхад тэднийг наашаа ирээ гэж болохгүй. Ирчмэн таарахгүй. Сүрхэл болно. Угаас дошгтооч хүлээж авахгүй. Нэг нь тэнцэхгүй хүн байна гэдээ мэдж байгаа. Энэ олон хүмүүс яадгийн та нарыг шахамлаж зөрүүлээд дошигдсон шахаад байна. Тэгэл аль нэг л үлдэн шүү дээ. Та нар бол хадлагтахаа хадлагдаж, өлсөхөө өлсөж, үл даахаа таагаад сурсан өрсөж шүү дээ. Тийм байхад нэг хэдэн хүний ад үдсгийн өмхөнд бүдэрчихгүй байлгүй. Тийм зүйлээс чинь нэг их санаа зовоод бэрхшээгээ зүрхшээгээд авчиж байхгүй болсон л доо. Тэгж л байдгийн. Тэгжэл байдгийн биш. Ер нь энэ бурхны чинь сургаал баг. Битгий тоо, битгий ингэж бод гэх юмэт. Тий. Үгүй дээ. Муу болгоныг нэг дорн татаж устгаж байх хэрэгтэй юм. Таарсан болгоноо тэххээс та нар болохоор аяанда бурхан шийдэгчнэ гэж тэр муу юм хийлгээл явуулаад байдаг. Би гараад устгахгүй байхад л болно. Өөр аяанда дуусах юм байгаа ч гэдэг юм уу. Гэхдээ одоо бүр тэхээсээ илүүтэйгээр нөгөө тийм зөөрөө гэдэг л да. Хүний гараар могоо оройлох гэж. Энэ муу хүн шүү. Энийг халаач. Энийг зайлуулаач гэж. Танаа гэр бүлд могоо орж ирвэл эцэг хүн яах вэ? Эхнэрээ чи аал гэх үү? Эсвэл миний хүү энийг алаатхаа гэх үү? Ястаа жинхэнэ хортой могоо орж ирвэл яах юм? Бодтоор. Тэгэл миний манай та тоолоо ижил их ах та. Аль би наадгай чинь ингээд. Эсвэл хэдүүлээ зухтай. Гэт битүүмжтэй байшин гориход ойд амьдрах юм байна тийм үү? Үгүй. Тэгвэл жинхнээсээ могоо гэдэг зүйл чинь хортойгоор ороод ирлээ.
Ирэх хүн ирслэн босч чадах уу? Манай гэр бүлийн хувьд бол тийм. Бусдын гэр бүлийн хувьд Тэрэг ястаа мэдхгүй. зогтхол болно. Эсвэл ихнэрээ чи хаалгав. Тэрхээ. Эсвэл хин нэг аврах байх. Эсвэл бурхан энийг цээрлүүлнэ гэж хараа сууж явах үзье. Эсвэл тарина уншаа суух юм байгаа зөв. Тийм юм байдгүй юм шүү дээ. Ямар нэгэн байдлаар саад бэрхшээл гарч ирвэл эрслэн дийлж гарах ёстой. Тун удахгүй. Дахиад жоохон хүүтрэхээр ясанд чинь тултал мэдрэгдэх болно. Энэ шахаа. Одоохондоо ч бас тэгээд их хачирхалтай. Яг хүйтэн сэрүүний улирлаа эхэлж байхад балчруудад вакцины нэртэй нэг юм шахчихж байгаа. Тэгээ шахуулах гэсэн нэг нь болохоор хүүхдэд нь сэмхэн шахчихад мэдгүй бид нар мэдээгүй штэ гэж ярьж байгаа. Манай улаас хүүхдүүдээсээ урт наслна гэж чи бод. Хүн бол өөр хүүхдийнхээ өмнөөр оронд нь бие өгчийг их үз. Тэгвэл улаач хүний хувьд тийм юм байдгүй шүү дээ. Улаач хэдий эцэг хүн байлаач би өмнөөс нь ингийг их ирэх байхгүй. Яагаад гэвэл амийн бид мэднэ. Тийм бай. Хаана урах уу? Яах юм бид шийднэ гэсэн үг. Улаач ямар нэгэн байдлаар одлоо. Гэхэд үр удмынх нь хүүхэд нь улаачийн дайд хүрэх үү? Үгүй ахаа. Үгүй. За дашгирлын мэдээ гэвэл нэг юм байгаа. Өөр заавал айлдах зүйл нь хэд их ийм эрчмийн шахаатай үед дүрстэй жүжигийн хоруу чанарыг оюун ухамсартаа суулгаад байвал та нар яг өөрсдөө тэдний хараалыг хүртэж шин цаг үедээ тэнцэхгүйгээр арчигдах болно гэсэн сануулга юм. Тийм зүйлийг хэлгсэн сүүлдээ уур бухимдал болоод ирж явах шиг. Аргагүй л энэ олны тойрог ирчим үнэхээр айхтарл юм. Нарнаас ирчим авахгүй. Хүн хүнээ барьж идэж ирчим авдаг болж. Бодхоос аимшигтай болоод байна. Мөргөлж магтаад байна гэж юу байх вэ? Ганц нэг шөөм жимийг сонордуу сонордмэд уг нь сонордох чалуугүй. Энэ яванда хожмын 20-30 жилийн дараа өөр хүүхдүүд чинь том болно. Бид яагаад ингэж зовж амьдарч байгаа юм бэ гэхэд өвөөгийнх нь энэ ярьж исэн бүхэн үннийг айлтгах болно. Хэднээс олж бид ингэсэн байна гэдгийг тэд ойлгох ёстой. Яагаад гэвэл та нар ирээдүг нь идэж уугаад өнөөдрөө болгож байгаа хүмүүс. Тэд ч бас юунаас болоод бид ийм хэцүү байдалд төрж өсөөвэ? Биднийг Тэнгэр бурхан шийтгэж байгаа мó гэж асуух болно. Тэр үед танаа аав ээж эмээгийн чинь хийсэн үүлийн үр дүн юм аа гэж өвөө энэ бичлэлт юмараа дамжуулах болно. Энэ айлдурууд энэ цаг үеийн хүмүүст дэндүү хүндэтнэ. Харин зовхоо зовоод 20-30 жилийн дараах өрсөдөд л зориулсан айлдурууд юм шүү дээ.
Одоогийн жаргалтай та нар сонсож яах вэ? Ясандаа тултал ядраад ирэхээр аль нэг сонсвол сонсох байх. Тэр үед ихтэй бүх юм оройтсон байх болно. За өнөөлдөх юм аа дуслаа. За гэж.